Имбэ. Хараа томьёо. Юу гинэ? Аяа андмын чи хаалгын минь тогшооч 25 дугаар суугдлээс таран тарын нэвтрүүлэг хэлж байна. Миний зогсож байгаа энэ зураасан зам бол Төв аймгийн зам. Тэр дотроо Төв аймгийн Сэргэлэн сумыг орох зам. Одоо бүгдээрээ нэгэн кино группийг нэг зорж очино. Хэсэг кино уран бүтээлчид энэ Төв аймгийн газар нутагт, Сэргэлэн сумын газар нутагт уран сайхны киноны зураг авалт хийж байгаа. Кино янз бүр байдаг. Кино авдаг газар нутаг янз бүр байдаг. Зарим кино бол цэвэр хотод зураг авдаг бол зарим кино яг л хөдөөхээр газар нутагтаа зураг авдаг. Гэхдээ хөдөөхээр газар нутагт энэ байгаль хэд зураг аавна гэдэг, энэ өвлийн хүүтэнд зураг аавна гэдэг үнэхээр хүнд хүчээр ажил мөн. Кино хэрхэн бүтдгийг бүгдээрээ явж сонирхцгаая. Хонуулах байхаа гэдэгт итгэлтэй байна. Алтан шар зам үлзийтэй холтгоо. Яран уян дэлчин буухад явдаа гэвэл би чин яна. Сайн байна уу? Сайн байна. Орон тэлэн дээр байж байна уу? Харин тий хотоос явна. Тийм байна. Кино тийм шиг харсан. Тэгээд энэ кино зураг авч байгаа хэдийг сонссон мэдсэн. Тэгээд энэ кино групп дээр хоны гэж гурах гэж ирж байгаа манай харилцагчаас ингэдэрч найзаа. Одоо танихгүй юм шиг арай буцаахгүй байлгүй. Тэжээс харчаал байлаа л та угаасаа. Тий харчаал байлаа. Наашаа зураг аваад ах шиг байх юм бас төв болж уурын дургаад явах. Найрлагч уурлууд бүх Одоо юм ярьж хон. За. Энэ ямар кино зураг хэд өдөр авч байгаа юм? За үүр цагаас гэх кино. Одоо бид нар чи аваад баг 20 хоног. Тий. За. Тий. Классик үзээлээ энэ. За чи юу хүүтэнд зураг авахгүй юм хүндээ? Насарууд хүүтэнд аваад байна шүү дээ. Бид нар чи нөө. Тэгээд манайх ч хоноход их хэцүү шүү дээ. Тэгээд зүгээр үү те. За зүгээр хамаагүй. Машинаа тавиулаад тийм машинаа тавиулаад засан дээр чамаагүй гэж чинь угаасаа. Ерөөс асуудал. Хүн болгон тэгж хэлдэг юм байл шүү дээ. Манайх их хэцүү гэж. Тийм уран бүтээлчтэй зүг хонох. Энэ жаргал зовлонгийн самтай хуваалцаад миний хуваалцах юу байх вэ? Гэтэ ерхийдээ бол тэрийг мэдрээд хоног гэдэг сайхан санагдаж байна. Одоо ер нь кино зураг авалт хэдэн хувьтай явж байгаа. Өнөөдөр энэ хэд хүртэл зураг авч байна ер нь? Ерөнхийдөө өгдөөний дуудлагууд угаас 6-аас дуудлагатай. Тэгэл одоо гэж зургийн төлөө 8 цагт зургийн төлөө дээр яг нь 9 мотор дуурайд явдаг л те. Аа. Тэгээ оройн одоо тэгээд шинийн зураг ороод. Яг вэ нэг өнөөдөр бол их ахтар оройтгүй хөө. Тийм үү. Хамаагүй оройтож болно шүү дээ. Оройтвол бүр сайхан. Уран кино зураг авалт чинь тийм амархан бүтдэг зүйл биш гэж би угаасаа ойлгодог. Гэхдээ тэрээс сайхан мэд. Маш боломжоор байгаа шүү дээ. Энэ гол бодлын хажууд бол Ноён Батүшмүшгийн хажууд бол яах вэ? Ямар дөрөв зургийг би ч одоо сахистай байл ирнэ. Ер нь бол яах вэ? Угаасаа л яг л тогтсон дэг жормонд байгаа явж байгаа шүү дээ. Угаасаа кино группийн дүрм гэж байгаа. Бүгд яг ажил ихсэн бол яг цагтаа хийх хэрэгтэй. Тэгээд дэг журамтай байх хэрэгтэй. Одоо чинь бид нэр одоо ингээл зургийн талбай дээр бол ямар ч зөвшөөрлгүйгээр ийш тийш явах хэрэг байхгүй. За. Яагаад гэхээр өвлийн цаг учраас энэ тэнд мөр гарахаас ахуулаад эхлэв. Яг нэг мөрөөрөө явна, нэг жимээрээ явна. Одоо тийшээ харахад тэр машин орж исэн мөр хажуу талаараа ямар ч хүн явсан мөр байхгүй байна шүү дээ. Аа тийм. Нэрээ энэс эхэлнэ л дээ. Тийм нэрээ. Эхлээд тэгээд бүгдийг журамтай байна. Цагтаа олоо эцгэнэ гэдэг ч юм уу. Тэгээд хамгийн гол нь яг гадны хүмүүс ирэхэд бол ерөнхийдөө манай дөрмийг баримтлах хэрэгтэй. Харин одоо сануулах одоо яг зураг авалтан садаа болохгүйгээр одоо зураг авалт хийж байгаа бол саад болохгүйгээр энэ тийм дуу чимээ гаргах гэдэг ч юм уу. Ер нь бол бүгд л анхааралтай байж байсан мотор дууралтай. Тэгээд стоп гэдэг командаар л угаасаа амьсгаа авч ярьж болно гэсэн үг шүү дээ. Амьсгаа авч ярьж болно. Ойлголоо. Найрлах секретарь жууд энэ хэд уран бүтээл хэлээ. Эхлээд барьж авсан дээр хэд юм асуучих. Тэгээ ерөнхийдөө бол би ингээ уран бүтээлчтэй танилцах учраас ер нь таныг эхлээд барьж авсан дээрээ манай өөрөө танах хүн байгаа. Танай өөрөө танах. Унтах цай байвал танай өөрөө авчмаар байна. Юу миний нэг 13 бүтээл. Аа. Би чи 98 оноос хойш кино бүтээл явж байгаа. За би түүх болохгүй. Ерөөдөө 4 журмыг шанд цахина. Энэ тэнд мөр гаргахгүй. Тэгээ томоотой байна. Стоп гэхлээр ярьж болно тий. Стоп гэхлээр уран бүтээлчтэй ярьж болно. Окей. Энэ киноны анхаас нь яг ер нь ямар товтой киноны товчхон ярил. Ер нь маш товчхон ярил. Тэгвэл би бас нэг ойлголт авах гэдэг байсан. Тэг яах вэ?
задлахад зэрэг ихтэй л зарим нэг хүмүүс агнуулж маш тавьчихдаг байсан. Маш тавчнаар хэлвэл ер нь Тэгээ яг хуу чинь ачааг нь олж байгаа дөрөв нь болохоор аашаа гэдэг чинь. Сумын үнэлгийн жолооч ажиллах. Харин эмгтэй жолооч. Сумын хамгийн ажил. Тохооны камерамаа тэгээд Ахмагийн дөрөв тавханы камераа яваа. Одоо явж захт болно. Одоо хөдлөж захт болно. Тэгээд энэ төрч яваад байгаа юм уу? Тийм тэгээд яах вэ? Угсаа тийм мэдгүй шүү дээ. Тэгээд яах вэ? Энэ уулзчихлаа. Өөрийнх нь зорилго руу авч явсан. Энэ даашаа гэдэг. Болохоор 20 хэдэн жил охин олсон гал. Охин олсон гэжсэн. Нөгөө хүн болохоор хэлсэн байх юм шүү дээ. Тэгээд яг нь ийм руу авч явсан. Хоёр цаг гэж байна. Юм санаа. Тэгээд үүрж байгаа сайн биш үү? Юм санаа. За ер нь тавчандаа ойлголоо. Энэ зохиолын хэмжээ. Эсвэлж найруулж шүү дээ. Дараагийн дугаар танаад. Ерөөсөө танаад. Хүүтэн биш үү гэж. Хүүтэн байна. Юу хийгээд байгаа нь хөлдөө. Юу яагаад? Одоо дурган. Дурган зориулсан юм уу? Зүгээр даасандаа боогод байгаа юм уу? Дурган зориулсан. Хүүтэн зайхан ирчүүд ингээд амьсгалаад яваад идэм байж. Эмэгтэй хүн ингээд энэ за энэ кинонд продюсер ингээд тэгээд дараа нь хүүтэн дүр тоглохсгүй юм чанга. Одоо яг мэрэгчтэй юм чад яах вэ? Тийм ээ. Тийм одоо санахгүй шүү дээ. Бас манайхад бас хайрлаад байгаа бас намайг нөх хийдэг гэсэн юм. Юу нэг жоо хайрлаад байна шүү дээ. Тэгээд жоох энэ ямар ч учиртай усуудын дэлхий тэгээд бас хайрлаад байгаа. Тэгээд бас үгүй юм зоригоо нэрээ. Үгүй юм ажилдаа дуртай хүмүүс юм аа. Бодож ирээ яалтчихгүй. Ингэж таарч шүү дээ хөө. Томог групп бол манай групп бол нэг том групп. Наачиг нэг. За одоо дургандаа гэж. За дараа дуртай ярих та. Би журам дарах хэрэгтэй. Найраа. Хэр найруулагч ирэхэд санаас. Найруулагч юм байна шүү. Продюсер руу цаашаа шүү дээ. Тийм ээ. Дурган подкаст болдог. Цаашиг билнэ үү? За, окей. Эхлээ том шаашиг авах шүү ойлгосон. Шаашиг хөшгөлч тэгээ тэгээ дараа жижиг нэлээ. Шаашиг гэдэг нь юу юм? Утаа гарахаа. Тийм. За зураг хэлээ бүтрээ дугаар амаа юм. Мотор явсан. Окей. Стop. Элэцэн дээр бол нэвтрүүлгийн мэд гурилтын бэ эндөө гэдэг шиг л.
Төрөчийн кино группийн журмаар бол энэ тэнд хамаагүй мөр гаргаж болохгүй. Нэрийн чи 2 хүн кино зохиолоор бол 2 хүн энэ машин дотор яваа. Энд бол мэдээж хүний мөр байх ёсгүй. Тэгэхээр кино группийн явбал энэ машин замын дээшээ өксөхдөө энэ дугуйн жимээр доош оруулахдаа нөгөө дугуйн жимээр оруулах хэрэгтэй юм байна. Тэгээд одоо би дээшээ өксөж байгаа шалтгаан нь энэ утаа. Гэтэ юуных нь хэллэгээр бол шашик. Энэ зориултын утааг тавьж манан болон энэ цасаар сууж байгаа хэсгийг илүү хүчтэй болгож харуулдгийг ийм юм байна. Шашик гэсэн байна. Шашик. За одоо энэ жимээр надад. Яа, өвлийн зүг чанга юм байт юм байна шүү. Хотын ганга өөхөн энэ хөр цасан донд юу хийж явна? Кино тоглож явна да. Кино тоглож явна. Кино дахь дүрч гэсэн бас хотын сайхан хөөх юм шиг байлаа шүү дээ бас. Тий. Товчхон сонсох нэ. Тий. За хэр хүндөө сургаалт. За ерөөхдөө бол бас хүнд биш шүү. Өвөл цасан донд тэгээд дандаа гадаа зурагт авчихсан ерөөхдөө бас жаа хүнд. Тэр ага хөөх юм байна. Ингээд зургийн бадар ерөөсөө бүх хүмүүс бөөс нүхтүүд яваад хаад энд л ганц хүн л ингээд галтганаад байгаад их юм. Тэгээд даардгүй мэггүйгээд очихоор өөрөө ерөөсөө дөрөв нь ерөөсөө тэр юм байлээ шүү дээ. Тий. Ер нь хотын ганга өхөн байж байгаа л ундрал гэдэг хүүхдүүд дүр. Тэгээд Даша гэдэг бүтэний хичдэр ирж хоёлаа замд үйл явдал болоод тэгээд цасан цугал нэлээд явдалтай. Драм. Юм л үзэж явна да жижиг юм болоо. Би одоо ер нь зур урдны тоглож байсан кинонд бол ийм хүнд дүр байсан юм ер нь. Урдны тоглож байсан кинонд ерөөхдөө ийм тий хүнд зураг авдаг. Энийг бодвол шүү дээ. Тийм кино бодвол. Гарна да. Гарна да. За бие бодоорой. Юуч ханган юм бэ ерөөсө. Би баг энд байгаа хүмүүсээс дөнгөж ирэнгүүт хамгийн анган шахуу юм байсан чинь энэ нэг анган хүүхэн байгаад байдаг хотын хүүхэн. Навчаач одоо юм бяртай юм дээ Даша. Тэндээс одоо ямар амар чирдэм бэ ерөөсөө. Эхнээсээ хамаг бяраа гаргацсан. Дахиад гэж дотор харлаад ирчихсэн. Хоёрцоор бас арай хэцүү явдаа. Гэхдээ ер нь жүжигчдийн найруулагч үзэж хагаад авлаа гэдгээр хамгийн сайхан. Тийм байна. Яг хүн зүрхний дараа үлдсэн баг мөрөд авдаг шүү дээ. Өөр арга байхгүй шүү. Тийм тий. Би ямар чадахгүй би үнээр чадахгүй би даахгүй нэг гэдэг шүү дээ. Тэр өөрөө жүжигчдийн мөрөсний юм да. Сайхан юм да. Сайхан юм да. Сайхан юм тий. Сайхан юм. Дуртай ажиллаа хийж явна. Өөр ажил хийж чадахгүй шүү дээ. Бид одоо би 8 хийж байгаа. Тий. Одоо 8 өрөнд нэг. Одоо мэрэгчлээд одоо хайртай биш одоо мэрэгчлэрээ л ажил. Гэхдээ энэ бүхний басны дараа тэр дуу дулаахан тэр тансаг кино театрт үзэгчдийн алга ташлыг сонсоод ичээд бас болсонгүй дээ гэдээ өөрсдийн голоос ухан жаргалав тий. Тэр шүү дээ. Тэр жаргалахгүй. Яг тэр агшинд бол энэ бүгдийг мартдаг байхгүй. Би тэр нэг тэгжсэн да ингэжсэн да тэгж ядарч ирсэн да гэсэн. Артас хараад. Тэгэхээр ерөнхийдөө нэг урлагийн бид нар ч ерөнхийдөө нэг юм амархан мартдаг юм шиг байна. Тэр талаараа бодохоор ерөнхийдөө цайлах юм биш үү? Тийм цайлга гэдэг чинь ер нь тэнэг гэсэн үг юм шүү. Мангадуу маягийн тий. Тийм л яагаад байгаа юм л да. Тэр одоо яг эргэтэй хүн шиг бодохоор органыг ингээд наачаа. Тэр том байгаа чирээ яриасан. Эргэтэй хүнд даагааргүй юм л одоо шүд зуугаад одоо тэгэл өргөжл байгаа. Яаж ааш. Гэтэ энэ юу? Өвөл ингэж даарч байгаа царайг ингэж цасан донд цаснаас гараад ирсэн царайг ингэж бодно гэдэггүй юм хэцүү яа. Тэ? Юу гэсэн бэ? Ажил хийж. Энэ болохоор ингэ цаан хийж байгаа байхгүй тий. Цаан хийж байгаа тий. Тий ингээд зориулсан цангаар нь
Тэгээ цаана ичиж байгаа байхгүй. Тэгээ ерөнхийдөө айгу бор байгаа шүү бид нар чинь айгу бороо бодсон. Тэгээ даарцсан царайтай. Тэгээ ерөнхийдөө уран сайхны манай уран сайхны киноны өнгө. Тэгээ бас их гоё байна бас. Урд нь ажиллаж байсан баг ажиллаж байгаа. Одоо бид чинь лабматаар яг тийм хүмүүс ажиллаж байсан. Аа тийм нэ. Тий. Тэгээд өргөөлөг нэгдээ бас ажиллаж байсан. Өргөөлөг нэг. Тийм. Тий. Тэгээ одоо яг энэ үүр цагаасаа гэх юм дээр дахиад тэгээ нэг ойлгоцсон. Аюу амархан байна. Сүнгэд өржийн найруулсан үргэлэг нэг. Тий. Лардмаа. Лардмаа. Тэгээд одоо хамтаараа ажиллаж байгаад нь үүр цагаасаа. Тий. Гэтэ яг энэ киноны хамгийн онцлог нь юу вэ? Зүгээр энэ кино олон даваа чанартай би мундууран бүтээлчд гар нийлээд ажиллаж байна. Гэтэ зүгээр гайхуулаад за түрүү манай киноны зүгээр нэг энэ л зүгээр бас шинэлэг юм байгаа маа. Биднээс Монголын те кино урлагт бас те ийм юмыг бас нэг гэрэлтүүлж үзэх гэсэн юм аа. Ийм юм бас ингэж хийх гэж байгаа маа. Хийж байгаа маа. Тэгээд хана хийцэн байна гэж хэлэх нь юу вэ? Өөрөөр хэлбэл зөвхөн Монголын зах зээл дээр шүү дээ. Гадагшаач фестивал гэсэн. Бид нар одоо за яг Монголд зах зээл гэж байна. Тэ? Тэнгүүд маш сайн уран бүтээлүүд монголчууд нэг ийм кино хийх юм а гэдэг бас фестивалаас сорж үзье шүү. Тэгэхээр энэ бидний одоо нэг туршилтын кино болж байна. Одоо тэр нэг би багтан ярьж байгаа гэж чадахгүй байна. Тэ? Тэр арцсан. Ямар ч бид нар одоо аль болох томоохон фестивалд төрхийн төлөө өнөөдөр тэ нэг бүх юм аа гэдэг одоо тэр бүгд одоо чамаач хийж байгаа. Тэр мөнгө олох юм биш үү? Тэр фестивалд мөнгө олохгүй шүү дээ. Балдар хөндийн төлөө дайтсан шүү дээ. Тий, ерөөсөө л тийм. Тийм биз дээ. Тийм. Монголчууд бас соёл юм уу гадаад бас Петр алхаад бас алдар хөндөө бас хибээсээ хөөрхөн бас. Хөөрхөн бас тийм. Хаад явчихсан. Тийм. Навчаа Films найрлаг Сүнгэд оржийн бүтээл. Black Zebra. Үүр цагаасаа. Стен 112-1 2-1. Наша! Хөөе! Загсаарай! Загсаач! За өнөөдрийн зураг дуусчихлаа. Баяр хүргэе. Тэстэй ярд гарлаа шүү. Туслах ажилчтай ажил үлдэх юм да тий. Харин Миний өөрөө цаана байна. Заашгүй. Гэхдээ миний мишок хаана байна? Энд байж шүү дээ. Альбомын салдыг ярих уу? Тэр цаг үгүй. Тийм хүмүүс чи юм нэгэндээ амтай байдаг. За тийш очиж байгаа чи. Энэ сандыг хааш нэх бай. Аа тийм үү. За одоо ингээ бургондоо. Яа. Чанга шүү. Чанга. Манай дууны киноны дууны нэргүү гэж Неско гэж дуудагддаг энэ буурал сахалтай ах мань олон кинонд явж байна да. Таны одоо хэд кино тоож баршгүй дээ баг. Энэ бол тоож барсгүй. Баршгүй тий. Барсгүй. Гэтэ энэ яг энэ хүүхэд ингээд уур бариад зогсгоосл. Чангаж. Зогсгол аюултай шүү дээ. Доороос л аюу. Даарна. Гэтэ зүгээрээ одоо нөгөө ёсоогоос сурцсан болохоор. Сурцсан болохоор. Кинорлог сайхан үжиж шүү. Таашвал бас ерөн донд уяас хойш явлаа шүү дээ. Ер нь миний мэдхээр бол. Тэглээ явсаа. Нилээ явсан. Дооны найрлагчдад дуу цөөтэй хүн юм байна те. Дууны чинь дуу авдаг дуу аюу султаа усуд байдаг шүү дээ. Тийм үү, чиг сайтай хүмүүс. Чиг сайтай. Чиг сайтай хүмүүс те. Нэг олон долоо юм яриад авахгүй шүү дээ. Бусд нь олон юм яриад гэсэн үг юм аа. Яа, жүжигчд бол ярьж шүү дээ. Бид бол авдаг болохоор бид нар дугаа авдаг усуд шүү дээ. Дугаа авдаг хүмүүс. Дуугаа дугаа авдаг. Тий. За. Одоо ингээд яг энэ хүмүүс ингээд хоорондоо ярьж хахад би одоо ингээд хөдлөөл засны шахаргаанд дуурахад бол шууд тэр дууруу шууд орох уу? Шууд орно. Бүгд хөдөлгөөнгөө л байх шүү дээ. Тэг бүгд хөдөлгөөнгөө байх шүү дээ. Энэ тэнд одоо мотор гиснээс хойш ямар ч хүн тэгэл жүжигчдээс бос хүн бол ярих хөдлөх ямар ч тийм ирэхгүй. Яг суурин дээр л. Яг суурин дээр л байх шүү. Чанга шүү.
Одоо энэ нөгөө нэг застай үед бол бүр хэцүү гоё. Бид жоохон ингээл хавирхтал засны юм бол аягүй тооцоо сонсдог. Тэгэл энэ шинээс болоод тийм болохоор бүгд энд бол Одоо бол стоп гэж хэлэх хэрэгтэй хүмүүс магадгүй дууны найруулагч, тэгээд ерхий найруулагч, ерхий зураглагч багтай бодвол. тэр гурав. Тэр гурав стоп гэж дуурах. Тэгээд Тэгчлээ штэ гэж хэлэх. цаана хүн дуурах хүмүүс ямар үгүй тохиолдол. Дууны найруулагч стоп гэж хэлнэ. Стоп гэж. Найруулагч нэг хэлнэ. Зураглагч Ерхий зураглагч нэг хэлнэ. ерхий зураглагч цааталт нь ямар нэг юм олсон юм уу тохиолдол. Цаагуул хүн явдаа юм уу сүсүүд болоо. Стоп. Нарийн дэгтэй шүү дээ. Нарийн ихтэй. Угаасаа энэ чинь хагас Зэргийн зохион байгуулалттай. Сая бид хараа үзтээ бид нэг жимээрээ нэг мөрөөрөө явж байгаа. Бүгд яг тэгстэй. Хайхтар юм байна тий. За морди. Таныг л уяад явах. Өдөржин суусан. Гүй та ихлээсөө би явах. Дараагийн дугаар танаад. Ерөөсөө танаад. За энэ үрээ. За энэ чи юм жүжигчтэй үү? Одоохондоо нэг жүжигчд нэг гаднаас ирэх жүжигчдийн дууссан. Ирээд юу тоглолтоо хийгээд дууссан. Тэгээд одоо манай техник оператив группийн Эдэртэй гал. Асуудал. Энэ тулчна нэг юм бол ингээд нэг За, хаач энэ голын болон хацаа. Хаач амаагүй. энэ гоцсон дээр жийж байна. Одоо Оперативтайгаа уусаад хоолтой авахгүй бас юу орсон байна. Үгүй тийм үү? Тийм хоолтой зүйлсэн. За тэгээд юм. За. Баярлалаа. Манай гатуур. За. Нэг групп хоолчид. Хамт ороод сайхан авчтэй. Гатуурын хоол. Тийм ээ. Гатуурын хоол. Уйг. Энэ бол гоё шүү дээ. Тэр талын зэвсэж байгаа юм шиг. Тэгээ ер нь бол өдрийн нөхцөл бол заримдаа шуурхтай бол заримдаа сайхан өдрөө нэг юм хөл нөхцөл байж байгаа. За манай зүйл Санд орж. Тэгээшээс очиж. Танаас очиж. За, хавдаг зургийн талбай дээр та нар маань ерөөсөө цаг наргүй ажиллаад байсан болохоор очиод микрофон ингэ юмас чадсангүй. Гэхдээ асембли дээр хамгийн их ажилладаг манай плаксер. Одоо тэр том техникүүдийг уухийн орой дээр ажиллаж тавина. Тэр тэнд аваад 50 байвал бас өрөөл тавина. Ах томдож шүү. Тий, яг энэ нэг талаар багийн ажил. Энэ автобусын цаашижсэн зэрэг. Ирсэн командаа очсон. Ийм сайхан цусан Энэ гранд ажиллаж байгаа хүмүүсийг харахаар бүгдээ нэг энэ хэсгээр хараа. Цагаан. Энэгээр ингээд харуулсан байх шүү. Бид нар хаашаа үзсэн засандаа мэдээж өнөөдөр хараад тагцсан хаашаа зөвхөсөө авахгүй. Нэг тийм л болцоосон юм шүү дээ. Бүгдтэй гинэнд нэг асуулт өгдөө. Тэрийг асуумаар санагдаад идэв. Та хэрэг цагаан дээр харин уу хатар цаг. Зебра хэрэг. Хатар цаг юм уу цагаан дээр харин уу юу? Бацаа чи надад нэг хийж өгч одоо оператор мэрэгжлийн оператор хүний үгнээс ирээд үл хийх. Так зебра гэж нэр өгсөний өөрөөр. яг өдрийн үед бол хардсан. Манай бол цагаан зам. Яг мөнгө цагаан зам. Хатар цагаан замыг Black Zebra зурж явна. зурж явна гэж. Сайхан. За бэлтгээ. Би энэ гаван цаас уучаас юм. Зурган дээр тас уучих л ярьж байна уу? Миний хаадаг өгөөч. Амар гадуур хөгцсөн зебрагаас. Тий. Энэ хаадаг. Би нэг цагаан дээр хараад тийм шиг ингээд газар дээр хийчих юм. За натуурын хоол. Хүүх зурган дээр тустай хийх юм шүү. Аа тийм сайн юм яагаад идсэн тэр. Нисэл. Гэрээс атсан юм. Аа хий. Дараагийн дугаар танаад. Ерөөсөө танаад. За сайн холроо дайсан баярлаа. За. Нэг өдөр салхин зогссон чи. Нэг өдөр ч. Хилдэн салхин зогссон чи. Нүүр хороошаад байна. Нүүр будагч өрөө. Жүжигчдээ өрөө таа. Жүжигчдээ өрөө таа. Жүжигчин гэхэр хоёр юм гэтэл аваалаа. Жүжигчин ихтэй ч тийм нөр бодогч өрөө. Жүжигчин анх маа туслах гэж.
Айн байцгаа. Орж болох уу? За. Ах хүүхнүүдийн өрөөмөрөө өнөр чанаашаа анги юм аа. Тэр тийм манай өрөөмөрөө бас гоё юм билэ. Ирчүүд яг хүүхнүүд рүү юм байх хэрэгтэй шүү дээ. Тэр нүүр удагчаа. Хэдхэн цаг ингээд зогсон чинь нүүр ингээ хураашаад улааж ич шууд. Та нар бол одоо зураг хэдэн өдөр болж байгаа вэ? Одоо чи 2 сарын 1-нд ч одоо чи хийх юм. Өнөөдөр чи хийх. Бидний удаад каста дээр фонид хэлнэг одоо ерөөсө 18 өдөр зураг тасралтгүй зураг. 18. Тусаж өгч. Тэсэл та нүр жоо яа сүрч үгүй. Одоо би шууд. Тэгвэл тэгж үгүй яах юм бэ? Зүгээр тосолж байгаа өгч. Нийт тэгээд 2 сарын 1-ээс мотор дурсан гэдэг чинь дандаа гадаа зураг авалттай гэдэг чинь дандаа л өглөөнөөс хавхлаа орой болтол гадаа л байж гэсэн үг дээ бид нэр. Дандаа. Дотор нь фургон гэж байгаа. Дотор нь фургон. Тэр нь павильон нэр өгсөн үү? Павильон бай. Нэр Павильоны нэр. павильон зурагтай гэсэн чинь фургон дотор зурагтай гэсэн. Хүүхнүүд тэр галал чинь гайгүй байна уу? Ирчүүд үдээ байгаа те. Бас хай шалтарнаа. Шантар. Яа гэмэрвэ. Бас хүүхдээ санах юм аа. Тэ. Багыга 5 сартай байхад тэгэл мемээ сугалж аваад орхисон шүү дээ. Амар. Сат байгаа зү. Гатуу байна. Хаймар орч чинь. Тэгээ бид нар чи сая урж өдөр те налах зураг авах гээд налахын цах дээр усан чи 8-ачаад юу баг хятад ороод ирв. Яагаад бид ч нэг ажлын хувцастай тэгээд хав гараа болцсон ийм хүмүүс орсон чинь. Барилгын баахан хятад ороод. Тосхны хятад ороод ирв. Хятад юм баахан чи монголоор ярьдаг гэж авчих. Яг та сайн ярих юм. Хайртай. Энэ яалч хот юу юм аа тийм. Стас өөс хотын байлгахын тулд энэ хүнийг илүү халамжилж байгаа юм. Ер нь бараг тийм. Маш яг. Бүр маш энэ хүнийг бол бүр даашаа байлгахын тулд маш дарангуулах маягтай. Киноны өнгө гоё шүү. Натурал их гоё. Юм натурал юм шиг гоё л шүү дээ. Тийм. Тэгээд хөдөлгөөн болдог тийм. Аюу гоё өнгө зогсож байгаа. Тэгээд энэ цохол юм бас сайхан гарсан. Баг их гоё бүрлдсэн. Тэгээ одоо манай Монголын байгууллага гоё шүү дээ. Би сэргэлэн сумынхаа одоо арт хэрэгт аяг баярлж байгаа байхгүй. Одоо жишээлбэл бидний одоо ингээд сургуулийн дотор барьдаг гэж шүү дээ. Тэгэхээр хэрвээ бид нар одоо бас нэг гэрт ч юм уу байгаад орой ингээд даарч байгаа л ирэл бас гар төлөх бас хэцүү. Тэгэхээр одоо оюун эрдэнэ захиралтай баярлж байна. Тэгэхээр сумын засаг даргууд одоо маш сайхан хүлээж аваад энэ кино одоо авах одоо бэлтгэлээ тий одоо хаана одоо юу вэ одоо холбож өгөө. Энэ ойлгосод хоёр бол цасан шургуунд одоо хоёлаа байгаад ах шиг байна. Тий. Энийгээ чирээд ах шиг байна. Тийм үү? Хоёр тий одоо ерөөсө үдэс хараад ах шиг байна. Тий. Ерөөсө засан шуургууд одоо нүүр тавьсан. Хоор дундаа. За тийм шиг байна. Юм хайшин. Хамгийн юм задлаад авах юм задлаа задлаагүй юу юм? Тийм. Задлахгүй гэдэг аахгүй. Тий. Тэгээ ер нь хүн зургууд сая өнгөрлөө л доо. Тэгээд хөөе би одоо онцгой байдлынханд одоо маш их баярлалаа гэж хэлмээр байна. За одоо орбитын тий аврах тусгай анги. Тэндээс бол одоо 2 том сенс бол ерөөсөө шүгүрчтэнтэйгээ аюу тавал тарьсан. Одоо тэр чиг багаар явдаг байхгүй. Тэгэл тэр бол одоо маш хэцүү. Тэгэл тэр чинь одоо ингээд ерөөсөө хааслаад ерөөсөө машин шиг юм байна шүү дээ. Одоо хааслаад. Тэгэл Төв аймгийн онцгой бол одоо ерөөсөө ард тус бэлэн байж байгаа байхгүй. Тэ? Тэгэл одоо бүгд тэрээл одоо ингээд тусалцаа үзүүлэл ингээд байж байгаа. Тэгэхээр одоо энэ кино бол ерөнхийдөө маш том тусалцаа үзүүлж байгаа. Яалчгүй энэ хоёр онцгой орбитын аврах ангийн тусгай тэгээд энэ Төв аймгийн онцгой гэл. Одоо тэд нар бол байхгүй бид нараас хэцүү. Гол дүрийн хоёр жүжигчтэй одоо хувцсыг бол Дархан Минж. Одоо энэ Дархан Минжийн хийгээр л одоо энэ хүүхдийг авч ийн. Битэрт бас ингээд хоёр тэгтий өгсөн бас одоо сая ингээд нэг дараад ирэхин цагт нэг хөлөндөө тэгтээ углаад байна. Тэгээ одоо энэ Дархан Минжи одоо энэ нэхийг өмсөг бол бас хэцүү. Тийм учраас Дархан Минжийнхантай бас их баярлж байна. Ерөнхийдөө бид нар чинь нэг юм онгоцыг бол бид нар зүгээр ингээд нэг цогсож явахт нь авах ч юм уу бас тэгэхэд бас хэцүү л байдаг шүү дээ. Одоо бол онгоцыг бол яг бүр Улаанбаатараас бүр нисгэж дотор нь зураг авч явах гэж байна л да. Тэгэхээр тэрэн дээр бол нэг ч төгрөг авахгүйгээр ингээд тусалдаг сайхан компани байдсан байна. Зөө. Тийм, Геосан гэдэг хариуцлагатай хуцаадаг. Одоо мэдээч онгоцны түүш гэж ямар явах вэ? Тэр өртөг зардлал бас өндөр л байгаа. Одоо бол жигэн Жигнэсэд одоо ингэ сэргэлэн дээр буух нь тийм үү? Тэр нөхөд дунд гол дээр баг. Сэргэлэн дээр буух газар байхгүй ч.
явчих. Дундхай тус зураг авах юм та нар? Дундхай тус зураг авна. Энд чи ерөөсөө ингээд прогонтойгоо явал маш олон газар дээр явдаг байхгүй. Тэгээ бидрээс өөр ангаа мангаа явна бас. Энд ингээд түүгэл. Тэгэл прогонтойгоо тасч ин да. Эхлээл нөгөө нэг эвгүүл одоо нэг прогоны өрүүл мөгөж хатуу байдаг. Одоо сүүлдээ шүүр зөөлрөтж байгаа шиг. Одоо хотод очиод өөрийнхөө машиныг нэг амар эргүүл хугад арах үед таадаг. Миний хугад арах үйдий. Харин тий хүчээр их үү тий. Их үйдий. Ингээ өрөөндөө бид ч ингээ тавуулаа амьдртээ. Хэр хов бадчихин. Одоо тэгээ хотоос цааш. Баазна шүү дээ. Одоо юу? Хотоос олчгож хов бацгаа байцдаг байгаа л дээ. Анхмаа хов хэр бадчихин. Азан. Анхмаа хов хэр бадчихин. Хонг гэхээсээ илүү тэгэл орой ерөнхийдөө өглөө эрт настай учраас оройны зураг гээд 7-8 гэл дуусал. Тэгэл нүүр амаа цэвэрцээгэл бүгд орондоо орол үг дуур сөхөөгүй. Цохиолоныг харчаал за маргаашийнхаа гэдэг төлөвлөгөө гарсан байгаа байхгүй. Төлөвлөгөөнүүдээ нэг хараад тэдгээр сцен маргааш тэр сценд явах юм. Өдөрт 8-9 сцен 5-6 сцен гэл бүх сценүүдээ хараад тэмдэглэгээ хичээл. Тэгэл маргааш маргааш нөгөө ичнээсээ нөгөө шууд махцах шааж мараал ингээл нөгөө хөлдөж үсэж өгөх наа юм хийж тээ. Тэгээд тийш нөгөө бага дуу явж байгаа штэ тээ. Шууд адууныхаа үгээр шууд аваад адууны үгээр застуул шууд нүрээ туслах гэж штэ. Ямар нэг тийм адуу малны ашиг байхгүй штэ. Байхгүй. Дүүнээр найрах гэж яаж тэгж. Маргааш маш байвал их гой зураг байна. Магшаар шийдэх юм шүү дээ. Магшаархан жаах тэр адууны үг нүүрэндээ дөрхөн чангын тий. Тэр ч одоо өмнөр нь ингэж тэгж ин тий зохиол бас тэгвэл бас янзын логтой гарсан биш үү? Амар шүү дээ ер нь. Адууны өгөр туссан байна хоёр хүн. Тий. Хөлдгүүн тулд. Одоо бүхэд арга хэмжээг л авч байгаа шүү дээ. бид нэр бүгдээр дуудлагатай уушлаа. Уушлаа тий. 6-аас хөөж байна тий. Танаа нүүрүүд за тий. Би унтах газартай оронтой өгөөсөө эмэгтэй жүжигчтэй бэлэн болохын тулд нүүд аманд хавдсан хавганцсан байхгүй тулд өглөөр цэрээдэг байхгүй юу жүжигчтэй. Салхин шаардлага байна. Тий, тийм болохоор эрт амрааж ирэх цэрээх хэвээр. За зөв хана маань өөртөө хов багцгаа тийм ээ. За баярлалаа би гарыг. Би энэ хажуудлын өрөөнд байгаа шүү. Тий, хов бацвал би билэн шүү. За сайхан хамцгаараа охтуудаа. Ярис утгах нэ? Гарахгүй. За одоо найруулагч өрөөл. Найраг өрөө. Ерхий найруулагч сайн гэж. Орчхон найруулагчаа. Орох уу? Нэг ч орж ирсэн шүү. Нөгөөд чинь нэг. За. Кисээс оч. За алсын төлөв гарч ирэх найруулагч нар. Хөөе. Юу гэвэл гартнуур орцсон маягтай энэ төр. Яах вэ? Маргааш дуудлага чинь юм тий. Маргаашийн дуудлага. Одоо маргааш ерөнхийдөө яах вэ? Нэг саяны объектын дээр л угаасаа авах. 6 цагт босох. Өглөөний цайнд орох. 7 цагт өглөөний цайнд орох. 8 цаг зургийн талбараа хөдлөх. 9 цаг зураг авалт эхлэх. Тэрүүн бас тэр жүжигчний өрөөнд бас 5 сцен авна гэжсэн. Энэ 5 сцен мэн тий. Ерөнхий найруулагчаа. Одоо жишээ нь тэр жүжигчдийн тэр хэлж байгаа. За тэр продюсер навчаагийн одоо сголдруулж навчаагийн хэлж байгаа. Манай киноны өнгө их гоё натур өнгө гэж хэлж юм л да. Зүгээр найруулагчийн өсөд байгаа өнгө нь ямар өнгө байгаа? Энэ киноны өнгө нь. Угсаа энэ кино ямар шугам дээр яаж явах уу гэдэг юм уу? Нөгөө киноч өөрөө нийлмэл урлаг болохоор бүхэл зүйл нийлж иж нэг өнгө болдог байхгүй. Одоо юу гэдэг юм найруулагчийн харсан нэг зүг. За операторын тавьж байгаа нэг зүг. За тэр зураачийн харж байгаа нэг зүг. За тэгэл дууныхан, дуу шуумныхан тэгэл ер нь групп ерөнхийдөө нэгдэж үйд сая нэг өнгөн дээр бүгд найрагдчихж очиж явахыг л
өнгө гэж яриад байгаа байхгүй. Гэхдээ хоёртаа улсын нэг зүйл асуумаар байна. Бүр яг хоёул сууж байгаа дээр нь. Хоёул үсгэлэндээ баригдсан байгаа дээр нь. Яг хоёул яг натур дээр байгаа дээр нь. Зүгээр хүмүүс ингэж ярьдаг. Кино зохиолыг өөртөө бичээд өөрөө найруулах нь учир дутагдaltaй юм. Хүний өмнө дээр ажиллах нь илүү дээ. Илүү зориг шаарддаг. Илүү юу гэдэг юм хүний юмыг эвдээд өөрийгөө тэнд ингэж бүр найруулгач юм. Өөрийнхөө зүйлээ тусгах. Илүү ажиллах, эвдэх тийм боломж байдаг. Өөрийнхөө ингэ бичсэн зүйл рүү ингэ хүчтэй очиаддгүү. Та хоёр маань бол одоо чинь олон киног хамт зохиолыг хамтаа бичиж хамтаа найрууллаа шүү дээ. Ер нь бол нэг хоёр дугаар ингэ ерхий найруулагч ингэ найруулагчаар ажиллаж байна. Үнэн шүү дээ. Ер нь бол ердөөсөө сайн зохиол байгаа. Тэгээд тэрэн дээрээс нь үнэхээр сайн найруулагчийн зохиол болгож тэрийг чадвал үнэхээр л мундаг л кино гарах байхгүй. Яг өөрсдөө бичихээр яг тэр хайрцаг рамканд ерөнхийдөө баригддаг. Энэ бол угсаа ялтч байхгүй. Эхнээсээ л нөгөө киногоо яг эхнээсээ хартсан тэр шугамаар явдаг. Яг мэдээж тодорхой хэмжээний зургийн талбай дээр хурж ирээд бол өөрчлөгдөх кинод гарна. Засагдах, нэмэгдэх, хасагдах ч гэдэг юм. Ер нь бол зохиолын чанар шүү дээ. Кино зохиол гэдэг бол угаасаа л өөр гэдгийг бол бүх улсууд угаасаа мэдж байгаа. Тэгээд кино зохиолын тэр зарчмаар бичигдэж ээж 100% гарч чадвал тэр бол бас тийм муу зүйл бол биш л дээ. Гэтэ кино сайн зохиол олдохгүй байна гэж бас киноныхны ярьдаг тэр үнэн юу юм. За энэ дэр яг нэг бас нэг тийм ойлголт байдаг байхгүй юу? Кино зохиолч гэхэр заавал бүр ингээд кино зохиолчоор тэгж бүр школ сургуулийн төгсөөд бүр тэрүүгээр гараад ирэх албагүй шүү дээ. Яг үгээр одоо нөгөө драматург л байгаа шүү дээ. Хамгийн гол юм нь л ердөөсөө тэр шүү дээ. Кино зохиолын гол. Тэр драматург идея санааг л гайхалтай сайхан гаргаж ирээд тэрэн дотор драматургийн нэг зөв утгаад өгвөл мэдээж бол сайхан зохиол гарч ирнэ шүү дээ. Нэгд хоёрд яг угаасаа зохиолч бол төрөхгүй байгаа шүү дээ. Яг манай хуучлын мундаг зохиолч нар байсан байгаа ч байгаа. Одоо ч гэсэн бас зохиолч нар бий л дээ. Тийм. Гэхдээ бол шулуухан хэлэхэд бол угаасаа яг кино зохиол гэд тэр элемент хэлбэрээр бол орж ирж байгаа зохиол бол маш ховор шүү дээ манай дээр. Тэгэхдээ манайхан бол байдаграа л бичиж байна. Хүн болгонд л өөрсдийн гэсэн бодогддог одоо жишээ нь үйл явдал ч юм уу дурсамж ч юм байдаг шүү дээ. Надад нэг ийм кино зохиол байдаг юм а гэдэг ч юм уу. Хүн болгонд бодож байгаа дотроо. Энэгээр кино гэх юм бол гоё болно. Надад ч гэсэн гоё зохиол байгаа шүү. Нарийн жишээ нь одоо тэгж боддог шүү дээ. Хамгийн гол нь тэрийг дүрсэн дээр буулгаж дэлгэсэн дээр гаргаж кино болгоно гэдэг бол аюу их тийм хүнд ажил л да. Энэний ард одоо чинь яг кино болгож гарна гэдэг чинь л аюу том ажил байгаад байгаа. Ер нь бол яг нөгөө одоо манай энэ хийж байгаа одоо энэ хийж байгаа кино бол Үр цагаас гэдэг кино. Цэвэр драма төрлийн. Нөгөө талаараа бас адал явдалтай жанрын өнгөс нэлээд орж өгсөн. Коммершл гэхээсээ илүүтэй бас нэг хүмүүсийн сэтгэл рүү орсон драма талыг илүү их барьсан тийм кино болгоё гэж зорьсон зорилго байгаа. Үр цагаас киног хэр их олон хүн үзэх бол ер нь мэдээж хүнд үзүүлэх гэж энэ киног хийж байгаа шүү дээ. Тэр цэцмэн драма төрлийн. Тэгээ хүний сэтгэл рүү өнгийгч байгаа ийм кино. Хэр их хүн үзэн гэж бодож чинь ер нь. Тийм зэрэгэл бидэнд хэр олон байгаа вэ ер нь. Юу штэ. Ямар ч киног одоо жанрын киног хамгийн гол нь чанартай бүтээл хийх. Бүтэлийн төлөөлөх хийх хэрэгтэй байхгүй. Тэрнээс биш одоо бид нар бол жанраар альва нэг одоо инээдмийн жанр бол хөнгөн кино. Хайр дурлалын кино бол хөнгөн кино гэдэг одоо байхгүй. Тийм. Угаасаа тэр жанр юм. Хүүхэд кино гэдэг үнэхээр чанартай. Үнэхээр одоо тэр лөө бүх зүрх сэтгэлээ хандуулаад 100% тэрийг бүтээл болгож чадвал тэр чинь бас л
мундаг л кино надад гарч шүү дээ. Дараагийн дугаар танаад ерөөсөө танаад. Манайд нэг тийм ойлголт байгаа юм аа. Энэ зүгээр ингээд нэг бас ингээд бас хүмүүсээс ингээд сонсож байгаа нэг энийдмийн кино хийчихээр л ердөөсөө хөнгөн жанрын киноыг л бошоохон мөнгө олох гэдэг юм шиг л бас ойлгоод үгүй юм шүү дээ. Бас л тэр тэнд ч уран бүтээлч нар тэнд бас л бүх юмаа зарцуулаад бүгд л бас ард түмэнд бас үзүүлж хийсэн, харуулж хийсэн гэдэг л бүх зүйлстэй тавиал ажиллаж байгаа тийм л сууч үү дээ. Тэгэхээр хамгийн гол нь тэр ажиллаж байгаа уран бүтээлчд нь өөрсдөө чанартай. Одоо манайх чинь 70 жилийн түүхтэй. Одоо 70 хэдэн жилийн одоо 80 жилийн одоо түүхтэй болчиход явж байгаа Монголын кино урлаг. Энэ дотор ч асар их болон хэдэн мянган кино хийгдсэн шүү дээ. Тэгэж чинь өнөөдөр бид нар мартагдсан зүйлийн хангалттай одоо л үзэж чинь тий. Тань руу нүүж байгаа одоо л үзэж чинь тий. Гарын товөрөг одоо л үз. Энд чинь шилэмлүүд нь ашигаа ирчээд байгаа байхгүй. Энд чинь бол бас л тийм сайхан юм байхгүй. Гэхдээ яг бай ер нь нөгөө бүтээл жанр хамаагүй бүтээл шиг хийх хэрэгтэй тий. Гэхдээ манад жанр хамаагүй бүтээл биш байгаа гэдгийг би зүгээр өдрөө чинь харж байгаа бардам хэлж чадна. Угаасаа тэр бол миний байр суурь та хоёр биш. Ер нь зөвхөн заримдаа ичиж өгмээр би үдгчийн хувьд ирэхдээ зүгээр бас бодлоо хэлэхэд надад зүгээр тгий санагддгийн. Ер нь зүгээр ичиж өгмээр тэгээд гэчээд таньдаг хүмүүсээ театраас гараад ирэнгүүт аманд микрофон зоочоод ямар гоё кино вэ гэж худлаа хэлэхэ болох хэрэгтэй гэдгийг би зүгээр хэлмээр байгаа. Зүгээр миний хандлага. Түүнээс биш инедмийн кино гэдэг гайхалтай бид нар кинонуудыг зөндөө мэднэ шүү дээ. Угаасаа мэднэ те юу гэдэг драма гэдэг гайхалтай бид нар драмуудыг мэднэ. Гэхдээ зүгээр инедмийн кино хөнгөн гэж байгаа юм биш. Зүгээр миний хандлага хэлэхэд байгаа санаа зүгээр бас жоохон бүтээл хийж байгаа бүтээл шиг хийгээсэ гол нь киноныхан бол тэрцмээ урд нь алхаж явах хэрэгтэй хүмүүс шүү дээ. Тэгээд ер нь сэтгэл рүү өнгийсэн өнгөөр найрлах хийж байгаа юм байна шүү дээ энэ кино бол миний ойлгож байгаа. Ер нь сэтгэл рүү өнгөхгүй юм бол хүнтэй харьцаад ч яад ер нь. Тийм биз дээ хүнтэй өнөдрөө нарж байгаа л ярьдаг үстэй тэр чинь хүний сэтгэл рүү өнгөж тэгэхгүй юм бол за энэ дуудлага дээр өглөө бүхэн дандаа шинэгнэ. Сая л гарлаа л да энэ үг сая тост энэ хүн л гаргаж энэ гэтэн мөгийн хэлж юу өглөө бүхэн дандаа найруулагч л гаргасан баг. За тийм баг. Ер нь ингээд нэг юм дуу байдаг баха тий. Тэгээд өөрөө чи ирсэн гэдэг өөр чин зориулаад гаргачих шиг боллоо л да. Урд ардаа бас ингээ инээмсэглэлтэй байгаад байгаа шүү дээ. Нэг дуу өөрөө чи ирсэн их баярлсан шүү. Аа тэр баярлсан юм чинь хавардаа юм. Өглөө бүхэн дандаа шин гэдэг нэг дуу байдаг шүү. Тэрний юм байна шүү дээ. Танай нэг өглөө бол өглөөдөө ингээд дуудлагын доор ингээд бас одоо ингэ надад энэ өглөө өчигдөр байсан үг биш юм уу? Үгүй энэ маргаашийн дуудлага байна. Маргаашийн дуудлага. Сая гарсан дуудлага. Өнөөдрийн дуудлагын доор ямар үг байх вэ? Өчигдрийн холоод эдэн дээр байж байгаа шүү дээ. Тийм үү? Ями яваад ирээ. Энэ хаалт дээр үлдчихдэг юм уу те? Тийм. За ингээд тавьчих. Юу вэ? Энэ ч бүр амар үг юм шүү. Чон шиг мөрөөрөө явж цаг алдлгүй зураг авъя гэж шүү. Манай хамгийн ахад тастай хүн зохиосон юм аа гэж. Чон шиг мөрөөр явж цаг алдлгүй зураг авъя. Найруулсны өрөөнд ингээд шартаас хөвсөн арц байгаа нь айгүй их дармар дурагтай хангаж гин гэж ойлгож болох уу ер нь? Найруулагчаа. Болов яах. Болов яах. Ер нь яг тийм сайхан яг цэвэр яг хүүтэнд ингээд ажиллаж байгаа хүмүүсийн яг драматург энэ хүн баг те ер нь. Шатас байгалтай зургийн төлөөр байнга гарт. Тэгээ драматург гэдэг бол ингэж ойлгох нь зөв үү ер нь? Миний өнгөцгөн ойлгож байгаагаар бол ойлгосон ба штэ. Бас ойлгосон байна. За баярлалаа. Наасаа суучих уу? Оо. За тэгвэл маргааш 6 цаг туццгаах нь байна. За ажиллаа ярьдаа хоёр найруулагч. За. Би явж одоо унтъя да. За сайхан амарцгаарай. За баярлалаа сайхан. За
Үүр цагаас уран сайхны киноны кино группийнхнийг Төв аймгийн Сэргэлэн сум руу зорж ирсэн. Энэ кино бол найруулагчийн хэлснээр сэтгэл рүү өнгийсэн кино гэж. Манай хууччны ерөн дунд үеийн тэрний өмнөх үеийн жүжигчид маань дор цамбуу найруулагч тийм хүн байсан. Тэр хүнтэй нэгэн үед амьдарч яснаа бахархдаг, баярлдаг гэж ярьдаг. Тэр хүнээс үг сонсч яснаа их сайхан санагддаг гэж ярьдаг. Бажинам найруулагчтай нэг үед сайхан бас уран бүтээл хийж явлаа гэдгээрээ бахархдаг. Бүр хууччул маань жигжид найруулагч, жигжид сүрэн найруулагчийг дурддаг. Өнөөдөр бидний үед амьдарч байгаа энэ кино урлагт тэмүүлэл дүүрэн байгаа бас нэг уран бүтээлч нь бол Сэнгд Орж гэмэрхийн найруулагч юм аа. Олон сайхан уран бүтээл хийж бас бидний бас цангааг тайлж энэ урлагтаас хүчин зүтгэж байгаа энэ залуу. Тэгэхээр Монголын кино урлагт үүр цаагаасаа гэж хүсэж байна. Энэ кино бол зөвхөн Монголын үзэгчид төдийгүй дэлхийд өрсөлдөх ийм кино хийхийг хүссэн маш олон залуучууд нэгэн зорилгын дор энэ Сэргэлэн суманд уран бүтээлээ төрөвж байна. Ингээд кино натур дээр унтах жагаадаа сайхан сэтгэл сайхан байна. Сайхан амраарай. Бас нэг зүйлийг удахынхаа өмнө хэлэхэд энэ бол Сэргэлэн сумын сургуулийн дотор байна. Эдгээр уран бүтээлчтэй хамт бас энэ сургуулийн хүүхдүүд маань бас энэ дотор байрандаа бас хичээл сургуульдаа явж бас амарч хичээл намаад автдаг ийм бас ариун өргөө байгаа юм. Тэгэхээр энэ уран бүтээл маань гэсэн бас ариун сайхан уран бүтээл болно. Одоо ингээ хаалхан болохоор одоо ундах чинь. Хүүхдүүд сайхан амарцгаарай. Тэгээд Монголын кино урлагт үүр цайх болтугай. Сайхан амраарай. За манай залуус маань унтж байна. Бас өдөр чинь 6 хил бодроо явах хүмүүс их ядардаг. Ядрах байна л да. За ингээд. Бэстихээ хамт олонний билэрсэн мишоко дэлгээл унтаад өгнө дөө. Сайхан уснаа. Сайхан мөрөө. Сайхан. Кашинда гэж байгааз. Агч. Манайханд бас цай чанж өгөрөө заяа. Энэ танагийн танаа цай. Энэ кофе. Хотоос татсан боосоогоос. Тий. Та өөрөө ч суугаарай. Тий. Өстөө бол халааж идэдэг юм. За. Өдөр хэдэн хоол хийдгийг? Өдөр 3. 3? Нэг хоньны мах хэд хонж ийн? Бүтэн хөртөө ирсэн үү? Оо за. Төгч ийн үү? За. Хүртээ даахгүй. Заа мастер үед 57 молон хүн тэгэл хичээл мастер үед ширхгээ бод идэв шүү дээ. Аа зөв. Ширхгээ, уушуур. Аа зөв. Тэгэхээр чи нөгөө явж өгнө. За болно гэж. Каш гэдэг нь ямар удаа вэ? За энийг аваад. За бэлтгэл ажлаа хангаж гин үү? Одоо цаа гол шууд гарна тий. За. Би ч ажил ихтэй байгаа хүмүүс хайж байгаа дайраад авчихсан юм. Дараагийн дугаар танаад. Ерөөсөө танаад.
Бодолтой хийсэн. Даарсан бодолтой, даашаагийн бодолтой. Тий. 20 жил жолоо барьсан, програм барьсан эмнэлгийн жолоочийн бодолтой. Хэм зэма. Хүрслэг бар. Тий. За ингээд хөдлөө дөө. Хөдлөө. 19 өдөр. 6 авалтын 19 өдөр. 19. Цаашаа дахиад хугацаа байна да. Байна. Одоо ямар ч битүүндээ амжиж байгамаар байна. Сар шинэ болох шүү. Тэгээд энэ програмыг хамаар үзчихээ даа. Хатгаа санаж байна. Хатгаа хүмүүсээс тийм л ахтай тий. Тэрээс агаар нэг сайхан да тий. Агаараасаа. Ажил хийгээд ардны гарах гээд ерөн зүгээр ингээд жүжигчин хүн, олонний нүднэр байдаг хүн, тэр тусмаа эмгтэй хүн элдвэр ингээд хэлүүлээд ингээд байж байгаа. Зүгээр ингээд уран бүтээл хийж байгаа. Үзчихэл бидний ер нь яаж ойлгосоо гэж зүгээр ингээд боддог. Хүн чинь ингээд нэгэндээ ингээд бас гомждог шүү дээ ер нь. Хөрөл юм чинь. Тий. Хөрөл юм чинь гомждог. Би ингэж яхад намайг яаж байгаа юм бэ гэсэн бодол байдаг. Гэхдээ зүгээр ер нь ингээд жүжигчин тэгээд эмгтэй хүн гэхдээ хамаагүй өөрийн сонсон мэргэжлэрээ л ингээд тэмүүлээд ажиллаж байгаа. 5 сартаа хүүхдээ хаяад би энд ингээ байж байна. Жишээлх нь хаашаа өөрөө дуртаадаа явж байгаа. Ямар буу тулгуулаад нааш ирсэн биш. Тэгээ намайг энэ хүмүүс тэгж ойлгосоо гэж боддог. Тэр одоо бодол нь юу вэ? Өөртөө ч адилхан юм битүү. Тэ? Одоо өөрөө чинь ээж тэгэл адилхан багтай. Би танд тэр одоо онцгой байх хэрэгтэй биш үү? Одоо би байгаагаар л байж байгаа. Яг зарим хүнд хаалт, зарим хүнд таалж болж байна шүү дээ. Хүн болгон таалагдаж хайсан үйл миний баг болоод бас хэцүү болно шүү дээ. Маш олон баг зүйл байна. Тэгэхээр хувь хүн чамдаад алдахгүй байх юмсан, хувь хүнээрээ байх юмсан. Угасаа л одоо хүн өөрөө татчихгүй шүү дээ. Тийм учраас хэн нэгний дөрөв хавч юм би одоо намайг хэсэг зур хүмүүс таньдیں۔ Гэж одоо одож болохгүй л тийм. Тэгэхээр магадгүй бас алдаа тавь гарна хүн л үж авч юм тийм. Тэгээ тэр болгон дээр ингээд чичлээд байх ч гэдэг хаашаач. Яг бидний ажил мэргэжлийн юм даа тэгээд одоо энийг бол одоо бас мэргэжил болгондоо бас нэг хэцүү юм байгаа шүү дээ тийм ээ. Хүний санаанаас зүгээр ингээд төсөөлөд ингээд нэг цасан донд ингээд хоёр ихтэй яваад байна гэдэг төсөөллийг жүжигчин болсныхоо гавья. За би тоглоно. Би наад дүрий чи амьдруулна гэчээ тэр хүний төсөөллийг цасан донд өөр хэм биеэр ингээд тоолно гэдэг бас чанга шүү тийм. Тий. Одоо тэр чин даашаа гэдэг одоо энэ чинь бүхэл бүтэн дүр байгаа шүү дээ. Хавчаа гэдэг чинь шал өөр юм байна шүү дээ. Хавчаа гэдэг нь даашаа гэдэг нь хавчаад амьдралтай хизээч одоо магадгүй ингээд цасан суудаахад арай өөрөөр байх хэрэгтэй. Одоо яах вэ? Нарийн ухан гарахгүй. Энэ даашаагаас бол маш нарийн ухан гараад байна. Тий? Харин тий. Тэгэхээр одоо магадгүй надаас бол тийм нарийн ухан гарахгүй байна шүү дээ. Тэгээд байдлаагаа одоо тэмцэл одоо тэгээд юмдрэх л байна л та. Тэгээд одоо амьд гарахын тулд одоо яаж тэмцэх гэж бодож байгаа. Тийм ээ. За ингээ хөдөлгөөхөн дээ. Хөдөлсөн дөө. Үүд юм ачаад дуусчих шиг байна. Манай ердийн найруулагч гарсан тэгээд юмдаа ердийн найруулагч зогсож байна. Ерөнхийдөө очив. Тэг. Тэгье. Сайхан амарсан та. За 19 өдөр. Зургийн 19 өдөр. Ерөн зүгээр ингээд та одоо ингээд олон кино хийсэн, театрт гаргасан яг анхны нээлтийн дараа. Яг нээлт ингээд театрт үзэж байхад та ингээд зэрэлт суугаад ингээд үзэж чаддгүй юу? Юу нь үздэг шүү дээ. Алтанд байж дээ. Алх гэдэг нь энэ хаа нэг хаяа орж харчаад тэгээд гадаа л байж байгаа байна. Цуг суугаад үзэх нь яадаг үзэгчтэй. Ерөн зэрэг цуг суугаад үзээд алга талтын сонсоод энэ хажууталтай байгаа тэр уртлын хоёр ингэний цаад хүний яриг сонсоод өдр байж ивэл зүгээр юм шүү. Ер нь юу шүү дээ. Тэгээд нөгөө эмчнэр хүртэл тэгдэг өстэй. Хүүхдээ түргээ харах уу гэдэг юм. Уул нь хажууд нь баймаар байгаад тэг байж чаддгүй тэгэл адилхан байна. Бас нэг бүтээл шүү дээ тий. Тэгээд тэр чинь бас төгшөөл. Зүг шүү дээ. Зүг шүү дээ. За. Энэ хамтлагыг зангидах бас ганцхан найруулагч ажил чинь кино найруулаад байх шинэ олон залуучуудыг энэ олон хүмүүсийг бас зангидах ажил гарна тийм ээ. Тий одоо нөгөө найруулагчийн групп бол ердөөсөө ганцхан киног найруулах биш шүү дээ. Тэр чигээр энэ одоо 30-40 группийг хүртэл доторх төр уур амьсгалыг хүртэл
найруулад бас тэр бүхэл уур амьсгалыг бас найруулж явна шүү дээ. Тэр чинь бас том ажил байхгүй. Зангидны ихэр лайхтар арлаас гараад үүдийн захиргаад байхдаа биш. Хамгийн гол нь кино бол өөр ахс сэрэж чаддаг юм тий. Тэгээд яг цагтаа ажиллах хэрэгтэй. Тэгээд бүлгийн дотор ажиллаж чаддаг. Радио чадлаад байгаа ажил байна. Тийм шүү. Ганцхан киноныхоо ерөөдөө найруулга сэтгэл рүү өнгөх биш. Бүхний хамт олонныхоо кино группийнхаа хамт олонныхаа сэтгэл рүү өнгөж явах хэрэгтэй. Найруулагч нь хамгийн гол нь шүү дээ. Тэгэхээр групп сайхан байвал тэгээд кино сайхан байх гэсэн үг. Тийм. Амжилт хүсье. За баярлалаа. Би эндээс гэрийн зүг замдаа гарыг. Та нар маань хурцс суугаа, хүүтэн тал руугаа, хөшгтийн хүндээс салхитын хүн дээр үгээ. Жаргалтай зовлон суугаа явъя. Жаргалтай зовлон суугаа явъя. Яг үнэ. За сайн яваарай. Баярлалаа. Хоноосон. Хадон идэгдэн дэдэн